энэ таван угаарах ойлгохгүй. Би тийм ойлгохгүй. Агуулгаас өөр мэрээ. Би өөр юм ярьж байна. Тэгтэл чамайг би өнөөдөр Япон явуулчихъя. Чи тэнд очиж би өгөх үү? Би зүгээр ширээний хүүхэн гэж ямар ажил хийдэг тухайд асуусан байхгүй юу? Чамаас бүрийн төлөв тухайн ярих шүү дээ. Бүр шинэ тийм тухайн ярихгүй байхгүй. Ягаад гэвэл эмгтэй хүн шүү дээ. Тэгэхээр ширээний хүүхэн гэхээр манайхан чи ширээний хүүхнийг явуулдаг бие өвлөгч гэдээ ойлгоцсон л байхгүй юу? Тэрийг л асуусан. Би тэр чинь буруу л байхгүй. Чи эмгтэй хүн гэж та нэвтрүүл ер нь би танд залгууч хэлдэг шүү дээ. Эмгтэй хүн гэж болохгүй аа. Тайлбар байхгүй тань. Тухайн хүний мэдээлэл дээр үндэслээд би асуултыг сонгож авсан. Хүмүүсээс ирсэн асуулт. Тэгэхээр чи мэддэггүй. Энд чинь нэг зүрх, энд чинь сэтгэл эднээс варианттай. Тийм учраас хоёулаа ирэн байна. Бас нэг эмгтэй хүн хайрладаг байх хэрэгтэй шүү дээ. Асуудал тэр аяастай өнө мундаг өнө их хурлын гишүүн болно. Тэр хүний өөрийнх нь эрхээ асуудал. Эмгтэй хүнийг эмгтэй хүн гэдгээр нь доош нь дор тийж болохгүй. Асуудал энэ л байхгүй. Популизм гэж за болий. Дараагийн асуулт чи надад популизм гэх гэдэг юм магадгүй. Гэхдээ эмгтэй хүнийг бүх нийт дэлхийн даяар тэг доош нь хийж болохгүй. Заяа. Чи ширээний хүүхэн байсан юм уу гэж. Ингэж хүн асуугаад байх юм. Чи тийм асуулт ирсэн чи тэр чи годамжид явж байгаа хүн ч гэсэн асуух хэрэгтэй. Чи тэгвэл асуухгүй байх хэрэгтэй. Заяа. Би тэрийг одоо чиний манай нэвтрүүлгийг хийж байгаа. Чиний оронд байсан бол тэрийг асуухгүй. Хөөш нараа. Энэ чи хоёрын нэвтрүүлэг шиг миний нэвтрүүлгийг хийж байгаа. Чиний хооронд дэвших бол яах гэж байгаа юм? Нараа. Чи энэ ажлыг хийж чадахгүй л. Тэгвэл манай нэвтрүүлэг тийм нэвтрүүлэг. Одоо миний дүрмээр явах гэж байгаа. За тэг. Одоо чиний дүрмээр. Та эсвэл ярих юм ярьчлаа. Чиний нарагийн сурчлага хийх гэж ирсэн юм уу? Нараага дэмжиж болно шүү дээ. Тэр аримгал нэг имээ тэнд байж л байна. Яад вэ тэгээд? За дараагийн асуулт руу гоё. Халиад явчих юм доо та. За нараа төмөрс үх гээд бас нэг